Зээрийн сүргээс өөр нүдэн турах бараагүй тэгшин хоонтон 12 давхар барилгын дайтай өндөр өрмийн самхус өндөрлөн босжээ. Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар манай орны нутагта газрын тосны 3 сав газар тогтоогдсны Тамсаг, Зүүнбэнгийн сав газарт хайгуулан ажил эхлээд байна. 1997 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 16 цаг 35 минутад Тамсгийн сав газрын 19 дугаар талбайн 3 дахь цооногоос газрын тос ориглон гарлаа. Газрын тос 9 атмосферын даралтайгаар оргилж гарах тохиолдол маш ховор байдаг. Энэ бол Монголд газрын тос ориглон гарсан анхны тохиолдол гэж энд ажиллаж байгаа Америкийн нэгдсэн улсын Соко компанийн болон Монголын мэргэжилтнүүд ярьж байна. Монгол улсын ерөнхийлөгч Бонславагийн Очирбат би 1994 оны намар Зүүнбэнгийн цагаан элсэнд анхны өрөм цоохот очиж өрөмдлөг амжилттай болж сооногоос газрын тос ориглон дарс шиг оргилж байгаасаа гэж өрөөж байсан. Монголын ард түмний олон жил хүсч мөрөөдсөн зүйл биелж байна. Ийм учраас энэ тосны дээжээс ард түмнээ төлөөлөөд дээлэн мялаагээд ухаан шаргал даавуу дээлийнхэн ингэрийг мялаагаад их орныхон газрын тосны их баялагийг ард түмэндээ нээгээд өгч хэмсэн гэж хичнээн зүтгэж явсан хэрэг маань бүтлээ гэж сэтгэл догтлон хэлж байлаа.